Залуус бидний амьдрал өөдлөн дэвших олон боломжоор дүүрэн байдаг. Залхуурч хойш суулгүй сурсан мэдснээ зөв зохион байгуулан сайхан амьдралын төлөө зоригтой алхам хийн тууштай тэмцэж чадвал амжилтанд хүрнэ. Гэхдээ залуу хүн танаас олон чухал шийдвэр гаргах мөч цаг заваа бүрэн дүүрэн зарцуулахыг ямар ч ажил шаарддаг. Зарим нь гадаадын улс орнуудыг зорж хар ажил хийхээр мордож хамаг залуу насаа харийн оронд өнгөрүүлдэг бол нөгөө хэсэг нь эзэмшсэн мэрэгжилдээ ч эзэн болохгүй ажилгүйдлийн тоог нэмж суухан ч бий. Нийгэм хөгжиж улс орон өөдлөн дэвшихийн хэрээр залуус маань дор бүрнээ хичээн хувийн бизнесийг илүүд үзэн салбарт хүч сорж байгаа нь хэн бүхний бахархлыг төрүүлж байна. Тэр тусмаа 21-р зууны ирчүүдээс илүү ихээр хөдөлмөрлөж сайхан амьдралын төлөө зүтгэхийг цаг үе нь өөрөө шаарддаг. Үүнийг нь ч олон сайхан амьдралын үлгэр жишээ гэрчлэнэ. Бид энэ удаагийнхаа нэвтрүүлгээр дэлхийн 80 гаруй оронд өөрийн үйл ажиллагаагаа явуулдаг For Life компани ажилтан залуустай уулзуулахаар бэлтгэлээ. Сайхан амьдралын төлөө дэврэн сэтгэлээр зүтгэн өглөөний мандах нарыг өөдрөгөөр угтаж, үдшийн бүрийг амжилтаар үдэж, цаг нартай уралдан ажилдаг эдгээр залуусын ажлын нэг өдөр хэрхэн өрнөж, хүсэл мөрөөдөлдөө хүрэхээр зүтгэж байгааг үзэгч тантай хуваалцъя. Тэд Монголын мянган залуусын сонорт сайхан амьдралын үүд хаалга нээлттэй байгааг дуулгаж байна. Анх бол ажлын гараагаа эхлэхдээ бидний ярьж заншснаар хар ажил гэж ярьдаг шүү дээ. Хар ажлын салбарт ажиллаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл би 110 хотын хөрөө арааманд үрт цөөгчээр хамгийн анхны ажлын маань гараад ирлээ. Яг бас ажлын хажуугаар ингээ ажиллахаас гадна ажил болгоод ажиллавал энэ бизнест амжилт олдох юм байна гэдгийг харж байгаа юм. Ингээд төрийн албан агчаар миний ажлын гараа цаашаа амжилт маань үргэлжилсэн л дээ. Хамтраад гэр бүлийнхээ хүнтэй ингээ туслаад явъя гэдэг бодлоор саяхнаа шийдвэр гаргаад энэ бизнест хөл тавиад эхэлж ийн л дээ. Тэгээд татврын улсын байцаг шийдвэрлэхэд хүндтэй хариуцлагатай тэр албан тушаалд очиод 6 жил ажиллалаа. Энийг бол би яг харж байгаа нь бол яг энийг том бизнес гэдэг утгаар нь харж байгаа. Энэ хөлсний ажил маань намайг үнэхээр миний хүсэж мөрөөдж байгаа тэр санхүүгийн эрхчлэлд хүргэж чадах уугүй юу гэдэг асуудлын сонголтон дээр хүн тулж ирдэг юм байлээ. Дээрэс нь миний гол харж байгаа нь бол энэ бол гадаадын зах зээл бүрэн ажиллах боломжтой. Эхэндээ бол их зориг муутай шийдвэр гаргаж ирсэн. Энэ компанитай For Life компанитайгаа гэрээ байгуулсан ч гэсэн би өөрийнхөө үндсэн ажлыг орхихгүйгээр хажуугаар нь давхар эрхлэх ийм санаатай анх энэ бизнесийг эрхэлсэн. Та үнэхээр Монголын зах зээлээс ажиллахыг хүсэхгүй байвал гадаад зах зээл дээр ажиллах бүрэн боломжтой болохоор энэ талыг бол би бас давуу тал юм гэж харж байгаа. Явандаа би бизнес руугаа өөрөө илүү их цаг зарцуулж, илүү их хүч хайж, ирээдүйнхээ би өөрийнхөө активыг бий болгох тал дээр анхаарч ажиллах нь зүйтэй байна гэдэг сонголтыг хийгээд ингээд би энэ анх For Life компанитай гэрээ байгуулж хамтарч ажиллаж ирсэн. Чи өөрөө би сайн ажиллаж чадах юм бол маш их мөнгө олох бүрэн боломж байна гэдгийг би бас нэлээд судалж үзсэн л дээ. Тэгээд тэрний үндсэн дээр маш их итгэл үнэмшил төрсөн. Тэгээ одоо бол өөрийгөө бүрэн дайчлал ингээл ажиллаж байгаа да. Та амжилтанд хүрэх гэж бодвол өөрийнхөө хүсэж мөрөөдсөн тэр ертөнцид амьдрэх гэж бодох юм бол өөрөө та насан туршдаа суралцж явах хэрэгтэй байна гэдгийг ойлгосон. Үзэгч таны бодлоор сүлжээний бизнес Монголд ямар төвшөнд явна вэ? Сүлжээний бизнесээс та ашиг орлого олохоос гадна ямар давуу талуудыг өөртөө шингээж юу суралцах боломжтой вэ? Энэ талаар нухацтай бодохыг хүсье. 21-р зуун сүлжээний бизнесийн хувьд асар таатай байхыг дэлхийн томоохон хөрөнгө оруулагчид дурдж байгаагаас гадна хувь хүний амжилт, баялаг тансаг амьдралын түлхүүр нь байна гэдэгтээ дэлхийн лидерүүд санал нэгдсээр байна. Одоогоос 5 жилийн өмнө For Life компани Монгол дахь дистрибьютор албан ёсоор үйл ажиллагаагаа эхэлжээ. For Life компани 1998 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн хэдий ч асар богино хугацаанд дэлхийд олон үзүүлэлтээр тэргүүлэгчдийн игнэнд жагссан төдийгүй 2003 он гэхэд дэлхийн шилдэг 500 компаниас эдийн засгийн өсөлтөөрөө 15 дугаар байранд орсон байдаг. Энэ нь тухайн байгууллагын сургалтын алтан систем, маркетингийн зөв бодлого, гишүүн бүрийнхээ хөгжилд онцгойлон анхаардгийн илрэл юм. Дэлхийн мянган хүмүүс өөрийн амьдралаа өөрчлөх, сонирхолтой хийгээд адал явдлаар дүүрэн энэхүү бизнесийг сонгож амжилтын түүхээ бичсээр байна. За сайн байцгаана уу, та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр үнэхээр сайхан өглөө болж байна.
Ойр гадаад улаахан байгааг шилхүү Улаанбаатар маань утаа энерго бас их сайхан байх шиг байна. Ингээ би шүлжээний бизнес эрхэлдэг гэдгийг та бүхэн гадарсан баг. Ингээ манай компани баярлалаа. Өнөөдөр төлөвлөгөө ёсоор би 2 хүнтэй анхны уулзалт хийн. Мөн эрчүүдийн одоо бизнес уулзалт буюу манай компани товч танилцуулах салбарын тухай товын мэдээллийг бас өргөх байгаа. Ингээ ажлын төлөвлөгөөний дагуу одоо өглөө 9 цагт ажил руу орох гэж ирж байна. За тэгэхээр компани маань албан ёсоор өглөө 9 цагт үйл ажиллагаа явуулж эхэлдэг байгаа. Тэгвэл та бүхэн бидний шүлжээний бизнес эрхлэгч залуучууд бол цагт баригддаг хэн нэгэн хүний эрх ашигт нийцүүлж үйл ажиллагаа явуулдаг. Бид нар өөрсдийнхөө төлөвлөсний дагуу жигд үйл ажиллагаа ингэж явуулдаг байгаа. Ингээ өнөөдрийнхөө төлөвлөгөөний дагуу ажилдаа орцгоё. Төвшин жаргалын энэ өдрийн ажил 21-р зууны бизнес сэдвээр илтгэл тавихаас эхэллээ. Бизнес хийхэд өөрийн амжилтын их үүсвэрийг бүрдүүлэхэд юу шаардлагатай? Өөрийгөө хэрхэн бэлтгэх, хэрхэн манлайлагч болох, ур чадвараа хэрхэн дээшлүүлэх гэд олон үнэтэй зүйлсийн талаар ярилцсан юм. За тэгэхээр 21-р зууны бизнес гэж та бүхэн харж байгаа баха. Яагаад энэ олон улсын маркетингийн тогтолцоог 21-р зууны бизнес гэж онцлоод байгаа юм бэ? Дэлхийн нийтийн чиг хандлага ер нь ирээдүйд бизнес борлуулалтын одоо механизм хаашаа явж байна гэдэг талаар өнөөдөр би та бүхэн товчхон мэдээлэл өгөхөөс өмнө дэлхийд дээр байгаа 7 тэрбум хүн маань ямар одоо салбараас ашиг орлого олж амьдардаг талаар товчхон мэдээллийг өгөх юм. Тэгэхээр та бүхэн харж байна энэ дээр 4 сектор харагдаж байна. Хамгийн ихний сектор болох хөлсөсний ажлын сектор дээр одоо дэлхийн хүн амын ихэнх хүн хувь нь ажиллаж амьдардаг талаар бид бүхэн мэднэ. Дараагийн сектор маань жижиг бизнесийн сектор. Хөлсний ажлын сектороос сэтгэхүйн ялгаагаараа тодорхой тооны хүмүүс жижиг бизнесийн сектор руу шилждэг байж байгаа. За дараагийн сектор бол том бизнес, үлдсэн хөрөнгө оруулалтын сектор. Эдгээр дөрвөн сектор дэлхийн нийт 7 тэрбум хүн одоо ажиллаж одоо ашиг орлого олж амьдардаг байна гэдгийг Америкийн эрдэмтэн саятан болох Роберт Кийосаки гэдэг энэхүү хүн одоо анх өөрийнхөө судалгааны ажлаар нээж илрүүлж дэлхийн нийтэд танилцуулсан байж байгаа. За тэгэхээр эдгээр дөрвөн секторт байдаг хэдүүлээ хөрөнгийн хуваарлтыг аваад үзье. За тэгэхээр хөлсний ажил бидний хамгийн сайн мэдэх хөлсний ажил болон жижиг бизнесийн сектор дээр бидний одоо дэлхийн нийт хүн амын 90% нь үйл ажиллагаа явуулж ашиг орлого олж амьдардаг байна. Гэтэл эдгээр хүмүүс маань дэлхийд дээр байгаа нийт капиталын 10% өөрсдийн эзэмшилд байлгадаг байна. Мэдээж та ямарваа нэгэн одоо эзний төлөө ажиллаж байгаа бол тэр хүн таны амьдралыг шийдэх юм те. Цалин өндөр олгох уу? Тэр хүн шийднэ. Цалин гэж хасах уу? Мөн адил шийднэ. Ажлын цаг тасалсан бол арга хэмжээ авах уу? Мөн адил дарга шийддэг ийм онцлогтой. За даалгавар гүйцэтгэгч босон харьцаатай эцсийн дүндээ 30-аас 40 жил ажиллаад бид нар хөлсний ажлын сектор дээр хаана хүрэх вэхээр мэдээж өнөөдөр олж байгаа орлогынхоо 50% төрөхгүй хэмжээтэй тэтгэвэр тогтоолгоод тэтгэврийн ирээдүй биднийг хүлээж байна гэж ойлгож байна. За тэгэхээр зарим нэг хүмүүс ярьдаг шүү дээ. Надад хөрөнгө оруулалт байхгүй учраас би ядуу ингэ явж гин. Надад одоо ямар нэгэн хүчин зүйл рүү буруутгаад байдаг те. Тэгэхээр нэг судлаач бас хийсэн байт юм л да. Дэлхийд дээр байгаа нийт хөрөнгийг 7 тэрбум хүн тэгшин хуваарлаад өгөхөд 1 жилийн дараа хөрөнгө болгон байх ёстой байрандаа буцаад очисон байна гэсэн ийм судалгаа байт. Тэгэхээр энэ маань юг харуулж байгаа гэхээр тухайн хүмүүсийн сэтгэхүйн ялгаанаас болоод 7 одоо энэ 4 сектор хуваагдаад байна гэдгийг харуулж байна. За тэгэхээр сэтгэхүйн ялгаа гэж юугаа хэлээд байна гэхээр хамгийн түрүүнд хөлсний ажлын секторт ажилладаг. За бид нар эргэн тойронд хүмүүсээ та бүхэн нэг дотроо тунгаагаа бодоод үзээрэй. Маш олон хүмүүс хөлсний ажил хийж амжиргаагаа залгуулдаг байгаа тийм. Тэгвэл тэдгээр хүмүүс маань юу гэдэг гэхээр өндөр цалинтай, нийгмийн одоо халант сайтай тэр одоо ажил хаана байна? Би тэрэнд очиж орох ёстой гэсэн сэтгэхүй дамгаалсан байдаг. Их сургуульд орсон залуучууд юу гэж боддог вэ? Ихэвчлэн төгсөөд мундаг сайн албан хаагч болно да, төрийн албан хаагч болно. Нэг бол маш том компанид ороод ста сайхан ажилландаа л гэж боддог шүү дээ. Ер нь бол нэг нөгөө хэлэхэд те. Гэтэл яадаг вэ? Тодорхой тооны цөөхөн хүмүүс би бизнес эрхэлж одоо өөрийнхөө бизнесийг одоо дэлхийн түвшинд гаргана гэж том хүсэл мөрөөдөлтэй байждаг. За тэгвэл хөлсний ажлын сэтгэхүй гэдэг маань бид нарыг тэр одоо хөлсний ажлынхаа талбар дээр үлдэж насан туршдаа амьдраад тэтгэврт гарах ийм ирээдүй хүлээж идэх талбар байна. За дараа нэг хэсэг хүмүүс сэтгэхүй ялгаагаар жижиг бизнесийн секторт шилждэг. Эдгээр хүмүүс бол мэдээж хэн нэгэн хүний удирдлагын дор байхыг хүсэхгүй учраас өөрийнхөө хувийн бизнесийг цэцгэлүүлэхээр энэ бизнесийн талбар руу шилжиж байна. Эдгээр хүмүүс яадаг вэхээр би бүгдийг хийж чадна. Хэрвээ хэн нэгэн миний бизнесийг надаас одоо хэн нэгэнд бизнесээ хариуцуулах юм бол тэр хүн миний одоо итгэлийг алдаж бизнесийг нураах магадлалтай тий. Аль эсвэл тэр хүн надтай өрсөлдөгч болж одоо адилхан компани байгуулад явах бас магадлалтай байдаг учраас хэн нэгэнд ажиллаа хариуцуулж чаддгүй хүмүүс жижиг бизнесийн секторт үлддэг баг. Жижиг бизнесийн секторт орсон ихэнх хүмүүсээс цөөхөн тооны хүмүүс сэтгэхүйн ялгаа хийж чадсанараа том бизнесийн сектор руу шилжиж чаддаг. За том бизнесийн сектор шилжиж байгаа хүмүүс за та бүхэн харж байгаа бох тий.
том бизнес секторын юу гэж сэтгэгээд байна гэхээр би илүү чадвартай амжилтанд хүрэхээр тэмүүлж байгаа тэр баг хамт олонтой очиж нэгдэн нэгдүгээрт. Хоёрдугаарт нь яг гэхээр би өөрөөсөө илүү чадвартай хүнийг нээж олж те нэг бол илүү чадвартайг нь мэдээд очиж уулзах. Үгүй бол энэ надаас илүү чадвартай болох боломжтой гэсэн хүнийг олж өөрийнхөө бизнес татан оролцуулах. Тэр хүнийг сургах, тэр хүнд хөрөнгө оруулах. Ийм одоо замлаар явдаг. Билл Гейтс анх Microsoft компани үүсгэн байгуулад тухайн үед төдийлөн бас амжилтанд хүрээгүй байсан энэтхэгийн одоо мэдээллийн салбар руу орж одоо энэ тийм мэдээллийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэдэг байхад тэндээс орж хамгийн одоо очир эрдэнэ мэт үнэтэй тэр боловсон хүчнүүдээр өөрийгөө тойруулж чадсанараа Microsoft компани өнөөдрийн дэлхийн дахинд айл болгоны өмнө сууж байгаа тэр компьютерууд бидний өмнө ирэх боломж нэгдсэн гэж үздэг. Тэгэхээр Билл Гейтс бас яасан байх нь вэ? Амжилтанд хүрсэн хүмүүсээр хөгж магадгүй тийм боломжтой хүмүүсээр өөрийгөө хөрөөлүүлж бас чадсан байх нь тий. За дараагийн сектор бол хөрөнгө оруулалтын сектор байна. Хөрөнгө оруулалтын сектор мөнгө миний төлөө ажиллана л гэсэн сэтгүүтэй хүмүүс ажилладаг. Би хизээч мөнгөний төлөө ажиллахгүй, мөнгө миний төлөө харин ажил хийгээ байж явах хэрэгтэй. Би тэнцээ амар цугуулаад өөрийнх нь дуртай юм цаг зарцуулаад явж явах хэрэгтэй гэсэн сэтгүүтэй хүмүүс хөрөнгө оруулалтын секторт ажилладаг байна. Тэгэхээр эндээс хараад хахад бид нарт одоо хэдүүлээ өөрсдөөсөө нэг зүйл асуугаад үзье. Хэрвээ бид нар өнөөдөр одоо орлого олж амьдарч байгаа энэ сектороо орхиод дэлхийд тойроод нэг жил аялаад ирвэл бид нарыг эргээд ирэхэд бидний амжиргааны түвшин хэр зэрэг байх вэ? Таны дансан дах мөнгө хэр зэрэг байх вэ, тэ? Араа амьдрал маань ер нь ямар хөө түвшинд биднийг угтах бол? Юу гэж бодож байна? За Бацөх. Харин уулзалтын дараа хүрэлцэн ирсэн хүмүүс эд бужигнаж сайхан амьдралын боломжийг яаж нээх, түүнийхээ төлөө хэрхэн зүтгэх гэд олон зөвлөгөө мэдээллүүдийг олж авч байгаа нь энэ лээ. Монгол орны гэрэлтэй, гэгээтэй ирээдүйн эзэн болсон олон залуус тэр дундаа эрчүүд маань For Life-ийг сонирхож олноороо хандах болсон энэ бизнесийн давлгаа хүчээ авч байгааг харуулна. Монгол эрчүүдж хүссэн амжилтандаа хүрч байгаа нь ноён нуруутай, алсын хараатай, тулахтай, тууштай байдал нь нөлөөлж байгаа үзье. Сүлжээний бизнест бол эхлээд орсон хүмүүс нь маш их амжилттай ажиллаад дараа нь нэлсээд орсон хүмүүс нь нэг үл тэр эхэлж орсон хүмүүсийнхаа төлөө хамгийн юм гүйцэтгэх юм шиг ойлгодог. Манай компани маркетинг бол энэс шал эсэргээр. Яагаад гэвэл манай компани маркетинг бол ерөөсөө багийн систем юм. Ингээд энэ сургалтын систем нь For Life компанид бүрэн төгс шийдэгдэж чадсан надад бас их таалагдсан. Хоёрдугаар санхүүгийн эрхчлөлтөнд надад таалагдсан. Гуравдугаар гэх юм бол энэ сайхан хамт олон. Зөвхөн хувийн бизнес хийж байгаа хүний цэвэр ашиг сарын $100,000 буюу 170 сая төгрөг олдог бизнес босгохын тулд маш их хөрөнгө шаардлагатай, маш их хүч хөдөлмөр шаардлагатай тийм ээ. Энд бол өөрийгөө дайчилж чадах юм бол энэ боломжт хүрэх бүрэн боломжтой. Гэхдээ эхлэлийн хөрөнгө маш багтайгаар энэ бизнесийг эрхлэхэд таны нас хүс хамаагүй, хил одоо ярианы чадвар хамаагүй тийм. Энэ бизнесийг эрхлэхэд танд баян ядуугийн ялгаа хамаагүй. Энэ бизнесийг эрхлэхэд танд боловсролын дээд түвшинд байх одоо шаардлага байхгүй. Багийн ажиллагаа маш сайн явагддаг. Багаараа дээшээ гарахын тулд гарч иж өөрөө дээшээ гардаг юм цаанаас юм тогтолцооны үед ийм системт. За сүлжээний бизнес тэр дотроо олон үед маркетингийн тогтолцоогоор бизнес эрхлэхэд ихэнх хүмүүс маань сөрөг байдаг, сөрөг хандлагатай байдаг. Гол шалтгаан бол тэдгээр хүмүүс маань одоо яадаг вэхээр ихэвчлэн энэ бизнесээр үйл ажиллагаа явуулаад амжилт олоогүй хүмүүсээс анхны мэдээлэл авсан байдаг. Амжилт олоогүй хүн бол мэдээж таныг амжилтанд хүрэхэд тусалж чадахгүй хүн гэж ерөнхийдөө ойлгож болно. Тэгэхээр монголчууд маань маш олоола дэлхийд дахнаар аялж энэхүү бизнесээр өөрсдийнхөө амьдралыг өөрчилж энэ сайхан бизнесийг гэр бүлийн хамт хийж байгаа маш олон түүхүүд биднэрт байж. Тэгвэл энэ олон түүхүүд дундаас бид нар заавал амжилтанд хүрээгүй тэр хүний түүхийг онцолж авч өөрийнхөө амьдралтаа жишж үзэх шаардлага байна уу гэдэг бас сонголтын асуудал яригдана. Тэгэхээр эдгээр хүмүүс маань For Life-ийн бизнесээр олон үед маркетингаар ажиллаад маш олон амжилтуудын эзэн болсон, өөрийнхөө одоо амьдралын хэвшмэл торгоос гарч чадсан, өөрийнхөө амьдралд маш том өсөлтүүдийг хийж чадсан хүмүүс байж байгаа. За эдгээр хүмүүс маань та бүхэн анзаарч ивэл дандаа гэр бүлээрээ хөвчлэн байж байна. Энэ бол гэр бүлийн маш гоё тийм халамтлал уурын цоглыг бий болгодог бизнес юм байгаамаа. Түүнээс гадна бид нар сая одоо гэр бүлийн хамт 2013 онд Европын 5 улсаар аялаад ирлээ. Энэ 5 улсаар аялахад надад бас нэг сонирхолтой юм байна л да. Юу гэхээр хүн бол үнэхээр карманаас нэгч төгрөг гаргахгүй хөндлүүлээд дээд зэрэглэлийн зочдлуудаар байрлаад ингээд аялах чинь хүнд үнэхээр сайхан тийм сэтгэлийн одоо таашаалыг өгдөг юм байлээ. Улсын албаны улсын нийслэл Москвагийн Шереметьевийн буудлын гэдэг Висконсины буудлын дээр уугаад цаашаа Парис руу нисэх одоо дамжин нисэх онгоц руугаа 20 дугаар гейт руу явж байна. Ачаараа үлээгээд байна. Ингээд явсаар байгаа Парист ирчлээ.
Парис Шенген рүү орно гэдгийг амлах юм байна. За ийлчтэй Грецкипи ялгч маань Парисын алдарт Эйфелийн замх руу ирж байгаа. Үзэхээр ирээд байна. За Эйфелийн замх харагдаж байна. Бид нар мэдээж уламжлалт бизнесээр янз бүрийн орлого болоод тэрнгээрээ аялж зугаалж болно л тоо. Гэхдээ л нөгөө зовж олсон мөнгө маань өргөдөж байгаа гэж бодохоор бид нар ямар нэгэн тийм сэтгэлийн таашаалыг авч чаддгүй шүү дээ. Тэгвэл энэ Flype-ийн бизнес тодорхой боломжуудыг биелүүлснээрээ тодорхой боломжуудыг биелүүлснээрээ та аяллаа ирэхээр шагнагддаг. Энэ аяллынхаа эрхэн дээр та өөрөө заавал нэг зочин дагуулж явах эрх дагалдаж ирдэг юм байна. Энэ нь бас маш онцлогтой. Миний хувьд бол энэ 2013 онд Афтагаа цуг Европын орнуудаар зугаалаад ирсэн ихчтэйгээ дүүтэйгээ манай гэр бүл маш олоо явсан л да. Тэгэхээр 2013 онд аялал маань ингээд Европын орнуудаар яваад дуусчаагүй. Мөн Америкийн нэгдсэн улсын Майами хотод манай том конвенц уулзалт болсон. Тэр уулзалтанд Монголоос 70 гаруй улсууд оролцоод ирсэн байна. 70 хүн Америк руу явхад тэр 70 хүний визний асуудал, зардлын асуудал гэдээ маш олон шийдвэрлэх асуудлууд гарч ирнэ дээ. Хэрвээ бид нар ямар нэгэн уламжлалт бизнесээр далуудаа Америк явсан бол тэр болгон бас визний асуудал шийдэгдэж чадахгүй байна. Гэтэл Flype гэдэг энэ дэлхийд нэр хүндтэй энэ компани урилгаар явж байгаа учраас визний асуудал маш сайхан шийдвэрлэгдсэн. Ингээ хэдүүлээ очиад энэ компани бас хүнийг маш гоё хүлээн зөвшөөрч чаддаг. Бид нар ерөөсөө насан туршдаа төрийн албанд амиа ажиллаад ажил бизнес ямар нэг юм хийгээд ингээд сэтгүүл дээр ч зураг тавьж үзээгүй хүмүүс маш олон байдаг шүү дээ. Тэгвэл энэ Flype компани бол хүний хүлээн зөвшөөрөлтөө маш дээд зэрэглээр хүлээн зөвшөөрдөг. Жишээ нь Gold International Diamond оюун маань Наранхуу хоёр маань Америкийн нэгдсэн улсад ингээ буухад цолныхаа ирэмбээс хамаараад бид нар янз бүрээр угтаж авч байгаа юм. Энэ удаагийн их чуулган Америкийн нэгдсэн улсын үзэгсэн сайхан газруудын нэг болох Флорида мужийн Майами хотод 2013 оны 10 дугаар сарын 16-наас 19-ний хооронд амжилттай зохион байгуулагдлаа. Дэлхийн 90 гаруй улсын 9000 орчим удирдагчид хуран зогссны дотор Монгол улсаас 55, Солонгос, Польшийн зах зээл дээр ажиллаж буй 17 монголчууд, нийтдээ 70 гаруй монголчууд оролцлоо. Америкийн нэгдсэн улсад очсон даруйда дистрибьюторууд маань их чуулган эхэлтэл 3 хоногийн хугацааг хөгжилтэй сайхан өнгөрөхөөр Флорида мужийн Орландо хотыг зорж Диснейлендээр аялаж, Universal Studio-гийн 4D-ийн гайхамшигт үзүүлбэрийг үзэн сонирхож, Universal Island of Adventure Park-ийн дэлхийн том тооцогдох галзуу хулганд сууж, төрөл бүрийн усан паркийн тоглоомуудад хөгжилтөнд тоглоцоож сайхан аяллаа. За тэгээд сүүлийн 3 хоног бол яг конвенцийнхаа үндсэн арга хэмжээнд оролцоод ингээд явсан байна. Түүнээс гадна яг конвенцийн хамгийн оргил үе бол та бүхэндээ яг амжилтлан хэлэхэд монголчуудын маань тайзан дээр үндэсний хувцас гайхуулаад гарч ирсэн. Яг тэр мөч бол конвенцийн хамгийн оргил үе байсан мэт надад санагджээ. Учир нь юу гэхээр эртний түүх соёл багтай ихэнх хүн аман цагаатчлагчнаас бүрдсэн Америкийн нэгдсэн улс бол үндэсний өв соёл гэдэг юм бол туйлын ховор байд юм байна. Тийм ч учраас монголчуудын энэ сайхан үндэсний хувцаараа гоёод ингээ эртний түүх дурсгалаа гайхуулаад гарч ирэхэд бол Америкчууд үнэхээр сайхан хүлээж авч бид нар тайзан дээр буусны дараа цаг гарan баг хүмүүстэй зураг авахуулах тийм үүрэг ногдсон биднэрт. Ингээд зураг авахуулж явах явцдаа монголчууд маань хоорондоо төөрөх нөгөө зураг авахуулъя гэж хүссэн хүмүүс маань тал тийш татаж чангаагаад аваад явах маш олон хөгжилтэй тохиолдлууд бас тухайн үед гарч ирсэн. Ийм сайхан аялал болоод бид нар далуулаа конвенц уулзалтанд оролцоод хүрээд ирсэн байгаа. Их чуулганы оргил үе бол яхарахгүй гоёлын болон үндэсний хувцаараа гойсон цолтонгуудын сүрд жигсаал байлаа. Тэр тусмаа монголчуудын гойсон үндэсний хувцас дэлхийд хосгүй үнд өв соёл гэдгийг дэлхийн улс орнуудын төлөөлөгч нарт харуулж монголчууд өөрсдөө бахархан омогшиж байлаа. Эхлээд Diamond цолтонгууд маань нүүр дүүрэн инээмсэгдэж тайзан дээр гарч ирлээ. Тайзны ард Diamond цолыг илтгэсэн Ингэрийн шин тэмдэг эргэлтнэ. Тийм ээ. Эдгээр хүмүүс бол амжилтанд хүрэх анхны алхмаа амжилттай хийж, ирээдүйн рүүгээ инээмсэглэн алхаж буй хүмүүс үлээ. Залуучууд маань Америкийн нэгдсэн улсад зорчих гэж яадаг үү? Эцэг-эхийнхээ байр савыг заруулж, өөрсдөө маш их өр зээл тавьж, ингэж Америкийн виз гаргуулад Америкт очиод гол нь тэд нар очиод хар ажил хийхин тулд явдаг шүү дээ. Тэгвэл одоо бид нар дэлхийн дахныг бизнесээрээ байлдан дагуулна. Бид нар тэр аялж байгаа орнуудад очиод бизнесээ хийгээд явна. Нэг ясандаа энэ бизнес маань таны амьдралыг аялал, амралт, зугаалал, ажил гурав чинь нэг болно гэж ойлгож болно. Ингэснээр таны амьдрал
Үнэхээр таны тэр хүсэж хүлээж исэн санхүүгийн эрх чөлөө, аяллаа эрх чөлөө, хувь хүний эрх чөлөө, эрүүл мэндийн эрх чөлөөнд зэрэг хүргэж чадах ийм боломжтой компани маркетингийг та бүхэндээ танилцуулж байгаа маа. Таны хөгжил таныг гарцаагүй амжилтанд дуудана. Таны хүчин зүтгэлээр ирсэн амжилт дэлхийн хаанч таны мөрийг үлдээх томоохон алхам байж чадна гэдэгт эргэлзэх хэрэггүй. Монгол залуу хүн бүрийн зүрхэнд том зорилго бий. Зорилгоо биелүүлэх амжилтын түлхүүрийг For Life танд олгож байна. Үнэхээр би амжилтын төрөнд дэлхийн хэмжээний тэр бомтонгуудтай зэрэгцэж Монголынхаа нэрийг дэлхийд дахин дуурсгана гэсэн тэр их агуу их хүслээ өөрийнхөө дотроос сэргээж чадах юм бол та энэ бизнест амжилтын төрнө гэдэг баталгаатай хэлэхэд одоо ийм байна да. Манай компани маркетинг болохоор яадаг вэ гэхээр таны багт ажиллаж байгаа магадгүй танаас сайн ажиллаад таны өндөр цолонд хүрч болно. Тэглээгээ таны одоо нэг бүр багаас гарч явахгүй. Нэг бүр тэр хүн цолонд урсан ч гэсэн тэр хүн маш сайн ажиллаад явна. Харин тэр хүн сайн ажиллахын хэрээр танд өндөр цалин бодогдоод явна. Зөвхөн та энэ бизнест өөртөө хөрөнгө оруулах. Өөрийнхөө сургалтанд та зардал гаргаж очих хэрэгтэй. Өөрийнхөө хувь хүний хөгжлийн номнуудыг авч судлах хэрэгтэй. Амжилтанд хүрсэн хүмүүсийн түүхүүдийг судлана. Биний яг бол амьдралынхаа баталгаа гэж хэлж чадна. Яагаад гэвэл би энийг бол маш их сайн судалсан. Маш их сайн судалсан. Бүтээгдэхүүн талаар нь ч тэр маркетингийн талаар нь ч тэр аливаа юмыг хүн өөрөө судалж иж хүний ихтгэл үнэмшил төрдөг тийм ээ. Би бол энийг маш их сайн судалсан. Судалсны үндсэн дээр надад бол маш ихтгэл үнэмшил төрсөн. Тэн дээр ч гэсэн одоо би амьдралынхаа одоо ирээдүйн амьдралаа босгох гол яг энэ дээр зүтгэж явж байгаа. Ер нь одоо олон үед маркетингийн энэ салбар руу орсон залуучууд өөрсдөө хоёр янзаар ойлгох хэрэгтэй. Нэг бол нэгт нь би оюутан болж байна. Хоёрт нь би мөн бизнесмен болж байна гэж ойлгох хэрэгтэй. Та Google дээр ороод үз, YouTube дээр ороод үз, For Life гэдээ хайгаад үз, Transfer Factory гэдээ хайгаад үз. Инхээр энэ компани яг юу хийдэг юм бэ? Бүтээгдэхүүн яадаг юм бэ? Өөрөө эхлээд нэг бүр сонирхоод ир. Ингэснийхэн дараа маш их сонирхоод ирэх юм бол бид нартай ярилцах, яриа үүсчих эхэлнэ. Бид нэрээс сонирхсан асуудлууд гарах юм бол тэн дээр нь бид нар бүх мэдээлэл өгөхөд бол бид нар бол бэлэн байгаа. Гэхдээ нэг онцлогтой. Бидний уламжлалт ертөнцийн бол яадаг вэхээр бид нар оюутан болвол төлбөрөө төлөө зардлаа гаргаад удаан хугацаагаар суралцаад оюутны байранда амьдраач гэдэг юм уу те маш олон зардлууд гараад бид нар ингээд төгссөн хойноо орлогын тухай яригдж эхэлдэг бол энэ салбарт та суралцсангаа өөрөө орлогоо олоод явах боломжтой ийм бизнесийн салбар юм байна да. Миний өнөөдрийн ажил бол бас их онцлогтой эхэлж байгаа. Тэр нь юу гэхээр миний өнөөдрийн ажил болохоор гэрээс мань эхэлж байгаа. Миний манай ажлын бас нэг онцлог үүдэг гэрийн презентац гэж бас арга хэмжээ байдаг л та. Гэртээ хүмүүс найз нөхдүүдээ хамаатан садан ах дүүс танил нөхдүүдээ ураад бас мэдээлэл өгдөг. Мэдээлэл маань өгөхөд манай бизнестэйг холбоотой ерөнхийдөө ажлын чиглэлийнхаа бизнес боломжуудаа хүмүүс бид нар яг юу хийгээд байгаа тэр талаараа танилцуулж өгдөг л дөө. Тэгээ энэ маань их сонирхолтой явагддаг. Хүмүүс хоорондоо их чөлөөт урамшил. Ягаад гэвэл гэрт ингээд цугласан хүмүүс бол энгийн байдаг тийм. Энгийн хүмүүс хоорондоо мэдээлэл юмудаа солилцоод ирэхээр нэг нэгэндээ ихтгэлцэл маш их сайн төрдөг. Нэгэндээ ойлголцдог. Одоо чөлөөт байдлаар ярилцдаг. Тэрүүгээр их онцлогтой байдаг. Цээжинд нь зогсолтгүй ажиллах эрч хүч Монгол хүмүүст сайхан амьдрах боломж байгааг түгээн дэлгэрүүлэх зорилготой. Гэр бүлээр For Life-ийн бизнесийг сонгосон Баяр Бимбих гэдэг айлаас нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Тэрээр энэ өдрийнхөө ажлыг гэрээсээ эхлэж байна. Магадгүй үзэгч та анхудаа гэрийн презентац гэдэг үгийг сонсож байгаа болов уу? For Life компанид хүнийг ингэж хөндөөлж хайрлаж явж байгаа гэдэг аюулгүй том хэлбэр байна. Тэг хүн ер нь мөрөөдөл хүсэл тэмүүлэл мөрөөдөлтэй ийм ус ном уншиж эхэлж байгаа. Хүн тэгээд ер нь бол хүсэл мөрөөдөл гэдэг бол хүний хамгийн гоё гэгээлэг зүйл байдаг. Гэтэ хүн тэр гэгээлэг зүйлдээ хүрч өсөхийн тулд хүний оюун бодолд байгаа тэр хийсвэр зүйлийг одоо бодит зүйл болгохын тулд эхнээс одоо тодорхой хэмжээний арга техникүүд байдаг юм байна л. Тэгээ тэр ихнүүдийг судалж байгаа. Тэгээ тэрнийхээ эхлэл болгоод манай компанийн ч гэсэн ер нь бол өөрийн гэсэн мөрөөдлийг гоё сэргээдэг. Хүн ер нь одоо нас яваад хүүхд байхад гоё мөрөөдөлтэй байдаг, их гоё дэврэн сэтгэлтэй байдаг. Яг амьдрал дээр гараад, нийгэмдэр гараад ингээ өдөр тутмын амьдралдаа болоод ирэхээр нөгөө мөрөөдлүүдээ мартаж эхэлдэг. Хэдэн мөрөөдлөөс урваагүй ч гэсэн мөрөөдөл мартагддаг. Мөрөөдөл маань өдөр тутмын ажилд маань дарагддаг тийм. Тэрийг байнга сэргээж явах хэрэгтэй тийм. Байнга бодож явах, байнга тэгжээж хүний хүсэл мөрөөдөл буцаж сэргийдэг, бусчаад хүсэл мөрөөдлийн төлөө ажиллаж эхэлдэг тийм л бас юм байт юм л л. Тэгээ тэрийг бол манай ажлынхаа бас энийг бас нэг мөрдлөг болгоод мөрөөдлийн альбомыг бид нар бас хийдэг. Ер нь амжилтанд хүрсэн хүмүүс бол өөрийнхөө мөрөөдөлтөй байнга байдаг, мөрөөдлөөр амьдарч идэг. Мөрөөдлөө тэгээ гол нь бич, зарим хүмүүс нь бич тэмдэглэж идэг, зарим хүмүүс нь зурж тэмдэглэж идэг, зарим хүмүүс нь одоо зураг болгоод бийжүүлээд байнга харж идэг ч гэдэг юм уу. Хүн үнийг бас өөр өөр ингэсэн онцлогуд, технологиуд байна л да. Тэгээ миний хувьд бол яг ийм зураг болгочоод байнгын тэр зүйлүүдийг ингээд харж байхыг дуртай байдаг, хүсдэг.
Өнөөдрийн манай гэрийн презентац өрсөн хүмүүс маань одоо ирж байна. Тэг өнөөдөр миний ажил одоо хүмүүстээ мэдээлэл өгөөд танилцах ярилцлагуудаа хийчихэд гэрээсээ гараад манай компани дээр одоо яг бизнес утгаараа ажиллаж байгаа ирчүүд маань цуглаад ирчүүдийн клуб байдгийн тэн дээр өөр өөрсдийг хөгжүүлэх бас нэг сургалтанд суух хэрэгтэй. Тэгээд тийшээ явах хэрэгтэй. Тэгээ одоо хүмүүсээ эхлэж хүлээж аваад мэдээлэл юм өгчихэд өнөөдөр ажил эхэлж байна да. За өнөөдрийн гэрийн презентац маань маш амжилттай боллоо. Тэгээ манай гэрт бол 5 хүн ирсэн. Тэгээ манай 5 хүнээс найз нөхдүүд маань байлаа. Ээжийн маань найзууд байлаа. Бас хүмүүс их сонирхчин дараа дахиад мэдээлэл авъя. Тэгээ манай хүмүүс маань бас уулзалтаа хийчихэд хараад явж байна. Одоо бид нэр ирчүүдийн клубээр очиж бид нар бас өөрсдийн клубийн арга хэмжээндээ оролцохоор байгаа. За тэгээд ажил руу явъя да. Манай For Life бол амжилтаар дүүрэн лидерүүдийн нэгдэл гэж бол яа харахгүй хэлж болно. Яагаад гэвэл энэ бол ганцхан хувь хүн биш. Гэр бүлээр амжилттай явдаг байхгүй. Гэр бүлийн бизнес. Би аль ч улсад зугаалаад хаанч амраад явж исэн. Миний 5 одоо бизнес хамтрагч маань бизнесийн үйл ажиллагаа үргэлжлүүлээд явж байна. Энийг надаас өөр хэн ч өөрчлөх боломж байхгүй. Учир нь энэ маркетингийн тогтолцоо тийм байна. Гэр бүлээр баяжаад ирдэг, гэр бүлээр боломжтой болж ирдэг, гэр бүлээр санхүүгийн эрхчлөөнд хүрдэг, гэр бүлээр хөгждөг. Энэ утгаараа болохоор амжилтаар дүүрэн лидерүүдийн нэгдэл гэж хэлж болно. Бид нар мөнгийг олохдоо хүн төрөнг оруулдаг. Хөрөнгөнд биш, хүн төрөнг оруулдаг. Тэгээд тэр хүнээс сургаж, идэвхжүүлж, хүнийхэн араас явж тэр хүнийг удирдахч болгоснороо бидний мөнгөний урсгал над руу эргэж чиглэдэг байх нь шүү дээ. For Life бол дэлхийн зах зээл дээр гарч ажиллах боломж. For Life-ийг сонгосон хүн бүр маш олон сургалтанд хамрагдаад зогсохгүй ажил хэргийн уулзалтаас эхлээд олон төрлийн үйл ажиллагаанд хамрагддаг. Үүний нэг нь ирчүүдийн уулзалт. Тэд энэ үеэр бизнесийн шинэ санал санаачлагыг харилцан ярилцаж туршлага солилцдог. Эндээс ч олон шинэ боломжууд нэгддэг болохоор тэд уулзалтандаа цагаасаа хоцролгүй цугладаг. Зорилготой хүн мэдээж урагшаа зорилгоо биелүүлэхийн тулд одоо явах хэрэгтэй. Энэ зорилгоо биелүүлэхэд биднэрт нэг том одоо байх ёстой зүйл нь маш том мөрөөдөл байх ёстой. For Life бол ирчүүдийн хийх бизнес. Энэ олон боломжуудыг ашиглаач ээ. Залуучууд маань ялангуяа энэ олон боломжуудыг одоо эдлэгж байгаа бид нартай хамтарч тий энэ одоо амжилтын өдөө хамтарч тэмүүлээч гэдгийг л хүргэх гол одоо зорилго маань харж байгаа юм да. For Life бол өөрийгөө хөгжүүлэх боломж. Хүүхдүүдийг баярлуулахаар бид нэр хүрэлцэн ирсэн байгаа. Өнөөдрийн баярын үйл ажиллагаанд маань хамгийн туршлагатай 3 эмч оролцож хүүхдүүдээ үзнэ. Дээрэс нь Америкийн нэгдсэн улсын For Life компани дистрибьюторыг ах эгчнэр нь бэлгээ өгнө. Одоо хамгийн гол нь хүүхдүүд та бүхэндээ энэ шинэ жилийн хамгийн гоё нь юу вэ? For Life-ийн нийгмийн сайн үйлсэд хувь нэмэр оруулахаас хизээж татгалздаггүй. Тэд сайн үйлсийн аяныг уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд мод тарих, зуданд нэрвэгдсэн малчдад туслах, цусны хорт хавдартай хүүхдүүдэд трансфер факторийн бүтээгдэхүүн болон тоглоом хандивлах гэх мэт олон сайн үйлсүүдийг хийсээр байна. Саяхан 2 оны зааг дээр тэд шинэ жилийн бэлгээр хүүхэд багчуудаа баярлуулж олон нийл хүрсэд сэтгэлийн дэм хайрлалаа. Багаараа ажиллана гэдэг бизнесийн талбарт амжилт олоо зогсохгүй олон шин зүйлсийг санаачлан бусдад зөв үлгэр дуурайлал болдог нь үүнээс харагдаж байна. Та бүхэнд өнөөдөр Америкийн нэгдсэн улсын For Life компани дистрибьюторууд ах эгч нар нь шинэ жилийн бэлэг өгөхөөр бэлдэж ирсэн юм аа. За одоо ингээ хүүхдүүдтэй бэлгээ гардуулцгаая. Бүгдээрээ энэ хүүхдүүдтэй хамгийн сайн сайхныг аз жаргалыг дэлгэр сайхан байхыг хүсье. Бүгдээрэнд нь сайхан баярлалаа гэж халуун малгачдаар баяр хүргэе. За бэлгээ гардуулцгаарай. Хүүхдүүд нь наашаа явцгаарай. Хэрвээ хүн өмнөө зориг тавиад түүндээ хүрэхээр оюун бодлоо дайчилж, алхан бүрээсээ суралцж чадвал зорьсондоо хүрэх бүрэн боломж бий. Гагцхүү шийдвэр гаргагч эрхэм таны хичээл зүтгэл, мөрөөдлийнтэн биелэлтэнд хэрхэн нөлөөлөх нь чухал. For Life компани
компани маркетингийг сонгох болсон бас нэг шалтгаан бол FOLIFE компани энэхүү маркетингээр энгийн Монгол залуучууд, энгийн одоо ажилчин ардын хүүхдүүд дэлхийн зах зээл дээр гарах маш том боломжийг нээж өгдөг. Ийм сайхан маркетинг гэдэг нь миний сэтгэлийг маш их булаасан. Тэгэхээр би одоо төвшин жаргал гээд Монголдо ингээд үйл ажиллагаа явуулж итэл Японд одоо миний спонсор бас энэ ажлынхаа дагуу шугамаар явж байхад би тодорхой тооны таньдаг хүмүүсийн холбоосыг өгөөд явуулсан. Гэтэл Японд одоо миний багт гэрээ байгуулагдаад мөн одоо бүгд найрамд Хятад улсад 90 хотод би сая хэсэг ажиллаад ирлээ. Мөн өөр монголчуудтайгаа гэрээ байгуулад ингээд дэлхийн зах зээл рүү гарах шат маань FOLIFE маркетингаар дамжиж ингэж хэрэгжиж байгаа туйл их баяртай байдаг. За тэгэхээр FOLIFE компани маань одоо нийтдээ өдрлөг 2014 оны 1 сарын 11-ний Бямгарагт одоо нийтдээ өдрлөг маань болох гэж байна. Энэ нийтдээ өдрлөг маань болохоор мөрөөдлөөс амжилт үүдгсэн сэдвийн доор хүмүүст мөрөөдөлтөд хэрхэн хүрэх талаар одоо бизнес уулзалтад бас давхар явагдана. Тэгээд компанийн талаар энэ арга нээлттэй арга хэмжээгээр одоо 11 цагаас эхлээд оройн 18 цаг хүртэл бүхэл нээлттэй арга хэмжээнд дээр бид нэр одоо хүмүүст мэдээлэл өгөхөөр бэлдсэн байгаа. Энэ арга хэмжээнд дээр та бүхэн сонирхож байгаа бол хөгжлөсөн ирж биднээс мэдээлэл авч болно. Өөрсдөө бас тодорхой хэмжээний лекц, сургалт арга хэмжээнд дэлгүүрээр хамрагдаж болно. Одоо нээлттэй урамшууд худалдаанд оролцож болно. Бас зөндөө олон төрлийн бас суглаад худалдаа хүртэл зарласан байгаа. Энэ бүхэнд маань хөгжлөсөн ирж бас оролцсон байгаа гэж найдаж байна. Хүн бүрийг маш олон боломжоор дүүрэн хаалгууд хүлээж байдаг. Та алийг нь татаж орон ямар замаар өөрийн хүссэн амьдралдаа хүрэх нь зөвхөн танаас л шалтгаална. Үзэгч залуус та бүхэнд үлгэр жишээ болох олон хүмүүс амжилтын хаалгаа бусдын л адил шилж сонгож ирж хайж байсан. Та шинэ боломж, шинэ бизнес, шинэ хамт олонд орж хүсэж мөрөөдснөөрөө сайхан амьдрах боломжтой.